За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр даалгавар хэрхэн багш руугаа илгээх вэ гэж зааврыг өгөх гэж байна. За тэгэхээр та бүхний мэдээлэгдсэн дээр одоо багшийн оруулсан материал хичээлүүд байж байна. За тэгэхээр эндээс та хамгийн нэгдүгээрт хугацаа өгсөн даалгаврыг яаж илгээх вэ гэдэг талаар тайлбарлая. За жишээлбэл энэ даалгавар 4 сарын 30-нд дуусах даалгавар байна. За тэгэхээр энэ даалгаврыг хамгийн түрүүнд багш руугаа яаж илгээх вэ гэхээр хэрвээ мэдэхгүй юм байвал та эндээс асуулт асууж болно. Асуулт асуух хэсэг энд ээж байна. За тэгвэл энэ даалгаврыг жишээлбэл энэ 200 өгтэй эсэйг яаж бичих вэ гэхээр add or create гэдэг дээр тань. За ингээд дарахтаа ингээ орчлоо. За тэгвэл хэрвээ та Google Drive дээр шууд хийцэн байгаа бол Google Drive-аас сонгоод оруулчих болно. Эсвэл өөр ямар нэгэн нээлттэй Word-ийн файл дээр хийсэн бол линкийг холбож өгч болно. За шууд Word-ийн файлаа нэгэд даалгавраа хийцэн бол файл гэдгээ сонгоод select file from your гэдгээсээ сонгоод эндээсээ ямар даалгавар хийсэн бэ гэдгээ сонгоод аплод хийгээд оруулж болно. За ингээд нэгдүгээр даалгавар чинь илгээгдэх. Шууд Word дээр хийгдсэн тохиолдолд ингээд илгээгдэж болно. За үгүй эсвэл та шууд эндээсээ хийнэ гэх юм бол document гэдэг файл руугаа ороод шууд эндээсээ Google document файл нээгээд даалгавраа илгээж болно. За одоо ингээд даалгавар чинь идэгчсэн байна. Энэ дээрээ дараад тэгээд мэдээлэл харилцааны технологи миний мэргэжилтгээд мэргэжилтгээд лекц бичнэ. Эссе даалгавар Word програм дээр даалгавар эссе хийх гэж байгаа тохиолдолд та заавал хамгийн түрүүнд өсгийн фонд тохируулсан байх хэрэгтэй. Өсгийн фондод тавигдах даалгаварт тавигдах шаардлагыг ерөнхийдөө энд биччихье. Өсгийн фонд ямар байх вэ гэхээр Times New Roman гэдэг фонтоор заавал бичих ёстой. Өсгийн хэмжээ ямар байх ёстой вэ гэхээр хэмжээ 12 pt байх ёстой. Нэмэлтээр ямар шаардлагууд тавих вэ гэхээр нэмэлтээр ямар даалгавар тавигдах шаардлагууд тавигдах вэ гэхээр хамгийн түрүүнд эхлээд доголь мөр авсан байх хэрэгтэй. Өгүүлбэр хэлж байгаа тохиолдолд заавал доголь мөр авсан байх хэрэгтэй. Times New Roman 12. Тэгээд доголь мөр авсан байх хэрэгтэй. Дараад нь хоёр талдаа тэгш хэмтэй байх хэрэгтэй. Энийг яаж тохируулах вэ гэхээр justify гэдэг тохиргоог хийж өгч болно. Энэ болохоор аль тохиргоог хэлж байна вэ гэхээр энэ хоёр талдаа тэгшхэн байх хэрэгтэй гэсэн тохиргоо. Мөн дугаарлалт маш чухал. 1-р, 2-р, 3-р гэх мэтлэнгээр дугаарлах нь маш чухал. Дугаарлалт чухал. Хамгийн сүүлд нь юу чухал вэ гэхээр шаардлагатай үгсийг яах ёстой вэ гэхээр тодор налуугаар ингээ ялгаад өгсөний дараа таны хийсэн эссе файл материал чинь
маш эмх зэгцтэй харагдана. За эсрэг тохиолдолд энэ таны хийсэн файл маш эмх замбраагүй харагдана. За мөн дээрэс нь тухайн одоо нэг багшийн одоо таны үнэлэмж одоо ингээд тодорхой хэмжээгээр буурч идэг. Тэгэхээр та хэд маань цаашдаа ямар нэгэн даалгаврыг хийх гэж байгаа тохиолдолд Excel, Word, PowerPoint аль ч програм дээрсэн үсгийн фондоо маш сайн анхаарч авах хэрэгтэй. За эндээс Arial Monk гэдэг програм үсгийн фондыг бол ерөөсөө хизээж битгий тохируулж байгаарэ. Arial Monk гэдэг форматаар хизээж битгий даалгавраа хийж байгаарэ гэдгийг бас сануулах байна. За ингээд та охиндоо жишээ олгоод хэд хэдэн файлуудыг харуулъя. За жишээлбэл энэ дээр бол ингээд үсгийн фондод холилдчихсан. За энэ ямар үсгийн фонд нь тодорхойгүй. За тэгээд мөн дээрээс нь хоёр талдаа тэгшин гэдэг тохиргоог аваагүй. За ингээд хэдийгээр доголь мөр авсан ч гэсэн үсгийн фонд танигдахгүй. За ингээд энд ингээд өснөгт нь хаана юу болж байгааг нь мэддэхгүй. За ингээ үсгийн фондод ингээ маш их холилдсон замбраагүй юм мэдээлэлд харагдаж байна. За мөн дээрэс нь зөвхөн Arial Monk гэдэг фонтыг бариад бичсэн загвар харагдаж байна. За тэгэхээр энийг ингээд өөр нэг компьютер дээр мэйлээр авсан хэн нэг ингээ харахаар за энд ерөөсөө үг үсэг нь танигдахгүй, ойлгохдохгүй. За тэгээд дээрэс нь маш замбраагүй харагддаг. За ингээ харахаар ерөнхийдөө одоо тухайн багш, тухайн оюутныг тухайн даалгавар хийсэн гүйцэтгэсэн хүнийг ямар хүн бэ гэдгийг нь бас тодорхой хэмжээгээр дүгнэдэг. Тэгээ энэ дүгнэлтэнд нь бол ерөнхийдөө хайнга, за үл тоосон тиймэрхүү байдлаар бас тухайн хүнийг дүгнэхэд хүргэдэг. Тэгэхээр та өөрийнхөө хийж байгаа файлыг айлуулах хоёр талдаа тэгшин за тэгээ үсгийн фондын Times New Roman байхаараар за тохируулах хэрэгтэй. За одоо энд та хэдэд яг эмх зэгцтэйгээр зохистойгоор хийсэн одоо Word-ийн одоо даалгаврыг харуулъя. За энэ бол ингээд гарчийг бол тодруулсан байна. За мөн дээрэс нь доголь мөр авсан байна. Хоёр талдаа тэгшин. За хаана тодор бичих ёстой, хаана зөвхөн налуугаар бичих ёстой вэ гэдэг энэ даалгавруудаа одоо форматуудаа зөв авсан учраас энэ бол ингээ маш эмх зэгцтэй харагдаж байгаа. Та бүхэн эдгээр зөвлөмжүүдийг маш сайн анхаараарай. За цаашдаа ч гэсэн энэ зөвлөмжүүдийг маш сайн анхаарах хэрэгтэй. Даалгавраа хийчлээ. За Word Google документ файл маань өөрөө одоо юуг хийсэн файлаа өөр дээр хадгалцдаг учраас санаа зовх зүйлгүйгээр гараад даалгавар дээр түрүүнд энэ гэдэг дээр дараад багш руугаа даалгавраа хэлгэнэ. За мөн дээрэс нь за даалгавар илгээхгүй зөвхөн лекц уншиж байгаа тохиолдолд за та бас давхар оноо авах байгаа. За тэгэхээр энэ даалгаврыг уншиж байгаа тохиолдолд та яах вэ гэхээр шууд Mark-аас Done гэдэг дээр дарчих. За тэгэхээр багшд за та энэ хичээлийг шууд уншиж байгаа юм байна, уншсан байна гэдгийг нь харж болно. За мөн дээрэс нь тухайн хичээлээс яг тухайн хичээл дээр яг юу ойлгосон бэ гэдгээ энэ дээр одоо бичиж болно. За лекц одоо 5-ын хувьд миний ойлгосон зүйл ийм байна гэдэг ингээд та цааш нь ингээд даалгавраа бичээд за тэгээд send гэж дарчих юм бол за багшд энэ одоо дүн шууд очих байгаа. За энийг та би багшд хэрхэн яаж очиж байна вэ гэдгийг нь харуулъя.
За жишээлбэл семинар 5 дээр за үе гэдэг үзчихье. За эндээс харах юм бол за ингээ хичээлдээ танилцсан байна. За хин одоо яг нээлттэй байгаа юм бэ? Хин энэ даалгаврыг уншиж байгаа юм бэ гэдгийг нь харъя гэвэл за Баяр Цэцэг Гамболд энэ даалгаврыг танилцж байгаа юм байна. За тэгвэл Баяр Цэцэг Гамболд танилцаад юу гэж бичсэн бэ? За ингээ харчиж болно. За ингээ энэ хүн танилцсан тохиолдолд 3 оноогоо өгөөд багш. За та бүхэнд хариу илгээж байгаа. За ингэхээр та credit буюу үндсэн оноогоо аваад ороод ирнэ гэсэн. За тэгэхээр ингээд хийсэн тохиолдолд хичээлийн явцын үнэлгээ болон бидалт дасгал даалгаврын үнэлгээнүүд бол боддоор шууд тухайн одоо лекцийг танилцсан байдлаас нь хараад та эдийг дүгнэх боломжтой байж байгаа. За дандаа энэ ингээд та хэрвээ энэ даалгаврыг нээгээд уншиж байгаа тохиолдолд assign гэдэг дараа төр дарсан тохиолдолд за mark as done гэдэг дарсан тохиолдолд шууд багш дээр нь хичээлийн үнэлгээнүүд ингээд хэн уншиж байгаа вэ, хэн үнэлгээг авсан бэ гэдэг нь ингээд шууд харагдах боломжтой ингээд байж байгаа шүү. За жишээлбэл эндээс бас даалгавар нэгийн хүрээнд ингээд харж үзье. За даалгавар 1 дээр наран гаруулнтай уншиж байгаа юм байна. За Баяр Цэцэг Гамболд уншиж байгаа юм байна. За тэгвэл хин уншицсан, хин үнэлгээг авсан бэ? Хин даалгавраа буцаагаад илгээсэн бэ гэдгээр эндээс харж болно. Шууд ингээд та эдийн файлуудын нэгдээд хин даалгавраа хийсэн бэ гэдэг нь харагдах боломжтой байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.